Сайн байна уу үзэгчдээ. Бид нэвтрүүлгийн маань 4 дахь дугаар өнөөдөр та бүхэнд хүрч байна. Бас 2016 оны эхний дугаар та бүхэнд хүрч байна. Бид нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Эрчим хүчний сайд зоригтыг урьж оролцуулж байна. Сайн байна уу та? За, сайн байна. Хүүтний эрч хангаж байгаа өдрүүдэд Эрчим хүчний сайдыг урьж оролцуулж манаас таатай байна. Эрчим хүч энэ жилээс эхлээд эрчим хүчний салбар түүхэндээ гэж хэлж болох цанх удаа алдагдaltaгүй ажиллаж байгаа гэсэн таатай мэдээ сүүлийн үе сонсогдоод байгаа. Бас амгалангийн зулааны цахилгаан станц бүтээн байгуулалтын ажил сая дуслаа. Эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. За, та бүхэнд энэ орон мэндийг хүргэе. Эрчим хүчний салбар ер нь бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийсэн зүйтэй, хэл хөвгтэй бүтээн байгуулалтын их ажил өрнөсөн ийм он жилүүд болж байгаа. За, энэ жилийн хувьд 2-3 хаан онцлог байгаа. Мэдээж энэ эрчим хүчний салбарыг зохицуулдаг одоо хууль тогтоомжуудад нэлээд өөрчлөлт орсон. Энэ салбарыг зах зээлийнх нь гол төрөл зарчим руу шилжүүлэх нэлээд дэвшилттэй өөрчлөлтүүд орсон байна. За, үүний ч үр дүн байгаа. Хоёрдугаарт эрчим хүчний салбарт нэлээд хэмнэлт өртөг зардлаа хэмэлсэн ийм он жил бид нар болох зорилт тавьсан. Гадаадаас авдаг эрчим хүчээ нэлээд бууруулж чадлаа. Бараг 18 тэрбумаар. За, мөн 20 тэрбумаар бас өртөг зардлыг бууруулж чадсан байна. За, бас үн тарифт бас тодорхой хэмжээний зохицуулалт хийсний одоо үр дүнд энэ оны эцсийн дүнгээр Монгол улсын төвийн эрчим хүчний систем, одоо орнууд бүсийн эрчим хүчний систем, нийт эрчим хүчний салбарын болоо 95% эзэлгэлтэй. Энэ системүүд бол одоо санхүүгийн хувьд, эдийн засгийн хувьд одоо алдагдaltaгүй ажиллах боломжтой болж байгаа. За, мөн бүтээн байгуулалтын ажлууд олон хөрнөлөө. Үүний нэг жишээ бол мэдээж амгалангийн дулааны станц. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бол бас дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг энийг өвгөд мэддэг. Дулаан хангамж бол маш чухал байдаг. Тэгээ сүүлийн жилүүдэд сүүлийн 30 гаруй жил бол томоохон дулааны их усүр баригдсангүй. Улаанбаатар хотын зүүн хэсэг бол үндсэндээ одоо шинээр барих гэр хоолыг дахин төлөвлөх дулааны их усүр хөрөлцөө муутай. Тийм учраас зүүн тал бол их барилгаж айгүй ийм хүндрэлүүд байсан. Тэгээд 2013 онд эхэлсэн энэ станц ашиглалтанд сая 11 дугаар сард байнгын ашиглалтанд орлоо. Тэр оройд баригдах 50-60 мянган айлын одоо орон сууц хорооллыг хангах юм дулааны чадвартай болсон гэдгийг бас онцлон хэлмээр байна. Тэгэхээр ер нь бол яг таатал дуулж байна л та. Эрчим хүчний салбар жилээс жил дандаа алдагдaltaй гардаг. Ягаад тэгэхээр үнийг бүрэн чөлөөлөг учраас гол одоо алдагдал энэ дээрээс одоо орж ирж идэг л та. Саяхныг болтол одоо алдагдлын хэмжээ жилд 68 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн шүү дээ. Та бол одоо олон арга хэмжээ авсны үр дүнд энэ алдагдлыг бол энэ жилдээ бол одоо бүрэн хааж чадлаа гэж хэлж байна. Ялангуяа энэ үн тарифын зөрүүг багасгах тал дээр, үнийг чөлөөлөх тал дээр салбарын яам нь ямар бодлого баримталж ажиллаж байгаа. За, яам засгийн газар бол бодлого гаргаад улсын их хурлд саналаа уламжилсан. Тэгээ энэ бодлого бол хуулиар гарч ирдэг. Эрчим хүчний тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар л одоо энэ үн тарифын бодлогод зохицуулагддаг. Тэгээд мэдээж их хурлын төвшөнд, засгийн газрын төвшөнд удаа дараа ярьсан одоо үр дүн бол гарч байгаа. За, энэ салбарын одоо хэрэглэгчдийн одоо ихэнх хэсэг болох ард иргэдэд түгэж байгаа эрчим хүч, ялангуяа дулааны эрчим хүч, цахилгааны эрчим хүч бол одоогоор бас алдагдaltaй байгаа. Ерөнхийдөө дөнгөөр нэг 144 төгрөг орчмоор үйлдвэрлэсэн эрчим хүчээ, цахилгаан эрчим хүчийг бол 104 төгрөг 50 мөнгөөр түгэж байна. Дулааны эрчим хүч бол за 24 мянган төгрөгөөр үйлдвэрлэж байгаа нэг жил дулааныг 15-16 мянган төгрөгөөр түгэж байгаа. За, энэ нөгөө талд бол бас аж ахуй нэгжүүдэд тийм ээ, ялангуяа уурхайн боловсруулах үйлдвэрүүдэд түгэж байгаа, зарж борлуулж байгаа эрчим хүч бол ашигтай байгаа. Энэ хоёрын баланс дээр бол одоо энэ жилийн дүнгээр бол ашигтай гарсан. Ер нь яг одоо хуулийн өөрчлөлтөөр бол цаашдаа эрчим хүчний үнийг бол их хурл, засгийн газар ингээд улс төрийн төвчөнд оролцоод байгаа бол боли. Гол төрөл орно тийм ээ. Одоо индексжүүлээд, жил болгон индексжүүлээд энэ бол валютын ханш, бензин шатхууны үн тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулаад одоо зохицуулах хороо, эрчим хүчний зохицуулах хороо индексжүүлээд явдаг баяа гэж. Тэгээ анхны индексжүүлэлтүүд хийгдээд одоо энэ жилийн үр дүн бол эерэг байгаа. Эх жил бол энэ салбар бол бас санхүүгийн хувьд бол үр ашигтай ажиллах байх. Ингэснээр бас татвар төлөгчдийн мөнгийг одоо мөнгөөс авдаг татаас ихээхэн багасна. Зөвхөн баруун бүс одоо Алтай улаастаа баруун таван аймаг
гадаадаас эрчим хүч авдаг учраас татаастай үлдэн. Бусд нь бол өөрөө өөрийгөө аваад санхүүжүүлээд явах боломжтой болж байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд 3-4-р зулааны цахилгаан станцад нэлээд том шинжилэл хийчлээ гэж Тата мэдээ сонсогдоод байгаа л да. Яг ямар шинжилэлүүд хийгдчихв? Та тэр талаар нэг тодорхой. За манай 3 дугаар станц бол 50 мегаваттаар өргөжсөн байгаа. Тэгээд 130 мегаватт байсан. Одоо 180 мегаваттын хүчин чадалтай болж байна. 4 дугаар цахилгаан станц 123 мегаваттаар өргөжсөн. Хуучин 570 байсан. Одоо 700 гаруй мегаваттын хүчин чадалтай болж байгаа. За энэ хоёр өргөтгөл бол бас л сүүлийн 30-40 жилд бас хийгээгүй. Хуучин социализмын үед бол Улаанбаатар хотын хүн ам тийм ээ ямар цөөхөн байсан. Одоо Улаанбаатарын хүн ам өссөн, мөн ард иргэдийн амьдралаа хэрэглээ өсөхийн хэрээр бол цахилгаан дулааны хэрэглээ нэмэгддэг. Одоо үүнийг хаах үндсэндээ их усөргүй болсон байсан. Бид нар бол одоо ер нь сүүлийн 2-3 жил бол эрчим хүчнийхээ нийт 20 орчим хувийг хоёр хөшөөс авч байгаа. Ийм нөхцөлд бол энэ станцуудын өргөтгөл бол цагаа олсон. Бас их оновчтой бас богино хугацаанд амжилттай хэрэгжсэн төслүүдээ гэж хэлж болно. Эдгээр ингээд одоо байгаа станцуудад өргөтгöd байгаа ч гэсэн нөгөө талд байгаа эрчим хүчний хэрэглээ бол жилээс жилд өснө нэмэгдээд байгаа шүү дээ. За үүний тулд энэ одоо ихсэн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд нэмэлт одоо шинэ их усөрүүдийг барьж байгуулах ёстой. За хамгийн ойр дуулдаад байгаа одоо бүтээн байгуулалтын ажил бол Багнуурын урхайг түшиглээд суурьлагдах хүчин чадал 700 мегаваттын хүчин чадалтай юм одоо цахилгаан станцын төсөл яваад байна л дээ. Энэ төсөл яг хэдэн жилийн дараа эрчим хүчээ үйлдвэрлээд эхэлнэ гэсэн юм одоо тооцоололтой байгаа. Яг хоо бид нар чинь 1980-ад оны ихээр манай одоо хамгийн том их усүр ашиглалтанд орсон. Түрүү ярьдаг ахиж шинэ усүр энэ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бас баригдсангүй. За бас тэр үеийн тооцоогоор ер нь эрчим хүчний төслүүд бол ирэх 20-30 жилээ харж төсөөлдөг. Тухайлбал одоо ирэх 16 он тийм үү 17 он гэдгийгээ тооцохоос илүү тийм ээ 30 он 2030 он 2040 онд Монгол улсын хүн ам за тэгээд Монгол улсын эдийн засгийн одоо байдлыг харж хэрэглээнийхэн тооцоог ингэж хийж төлөвлөдөг. Тэгэхээр цахилгаан станц бол 30-40 жилийн өмнөхийг харж төлөвлөдөг. Тэгээ өөрөө бас энэ станцын төслүүд хэрэгжихдээ 3-5 жилийн хугацааг бэлтгэл ажил шаарддаг юм томоохон нарийн одоо технологийн бүтээн байгуулалтад ордог. Тэгэхээр одоо засгийн газраас ирэх 30-40 жилийнхэн Монгол орны эрчим хүчний хэрэглээг харсан бодлого хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол Монголд хэд хэдэн томоохон их усүр барих ийм одоо хүлээлттэй энэ төслүүд дээр ажиллаж байгаа. Энэ үүний нэг нь бол таны хэлдэг сая Багнуурын цахилгаан станц, энэ бол өмнгийн говьд баригдах 5 толгойн цахилгаан станц. За энэ бол одоо манай хойд Сэлэн бүрэнний судгалан дээр барих нэгийн голын усан цахилгаан станц. 5 дугаар цахилгаан станц гэдэг ийм станцууд төлөвлөгдсөн байдаг. За үүний төрөвч нь болох 700 мегаваттын одоо хүчин чадалтай станцыг Багнуурын уурхайн амн дээр одоо барьж байгуулахаар засгийн газар шийдвэр гарч концессийн гэрээ дээр байгуулагдаад сая 12 сарын 23-ны өдөр талбайн ажлын нээлт болсон. Ерөнхий сайд очиж нээсэн. Энэ станц 3.5 жилийн хугацаанд баригдана. 2019 он гэхэд эрчим хүчээ төвийн эрчим хүч, дорнод бүсийн эрчим хүч, за мөн чойр замын үйл сайн шантын чиглэлээр эрчим хүчтэй түгэх ёстой. Тэгээ би яагаад хугацааг ингэж онцгойлж авч үзээд байна гэхээр нэг сонгуулийн өмнөх жил ямар нэг юмны нээлттэйгээ шав тавиад тэгээд ингээд сурган алдарчихдаг тохиол зөндөө байгаад байна л да. Тийм учраас энэ төсөл бас тийм юм биш байгаасаа гэж хүссэн учраас хугацааг тодтоод байна. Тэгээд 3.5 жил гэдэг бол богино хугацаа байгаад байна л да. Энэ төслийн нийт санхүүжилт бол тэрбум доллараар хэмжигдэж байгаа. Санхүүжилтийг яаж хийж байгаа юм бэ? За энэ төслийн санхүүжилт бол онцлог. Энэ дээр бол одоо Монгол улсад концессийн хууль үйлчилж эхлээд хэдэн жил болж байна. Концессийн төслөөр хэрэгжиж байгаа эрчим хүчний хамгийн том төсөл байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч одоо энэ станцыг хөрөнгө эрсдлээ гаргаж хөрөнгөө гаргаж барина. Тэгээд энэ станцыг 21.5 жилийн хугацаанд ашиглаад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авна. Бас цаана тодорхой хэмжээний ашигаа олж авна. Тэгээд 21.5 жилийн дараа ашиглалтанд орсноос хойш ажиллаад засгийн газарт эрчим хүчний системд энэ станцаа 100% хүлээлгэж өгөх ийм нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл энэ станцыг барихад станцыг өөрийн барихад бол улсын төсөв, татвар төлөгчдийн хөрөнгөний оролцоо байхгүй.
Тий. Зүгээр хөрөнгө мөнгөнийг бол өөр хүлээхгүй зүгээр хамтран ажиллах одоо дэд бүтцийг нь одоо шийдэх энэ станц чинь бариад бид нар чинь Улаанбаатар Багнуураа холбосон шугамаа сайжруулж хүчдэх хэрэгтэй. Цаашаага Өндөрхан хот, Чингис хот, Дорнод аймаг руу цахилгаан дамжуулах шугам татах хэрэгтэй. Ургасаага Чойр шугамаа одоо 220 тэгээд цаашаага замын үүд сайн шанд руу шугам татах хэрэгтэй. Энэ ажлаа улс засгийн газар хийн. Станцын хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулагчийн хөрөнгөөр нэгдэж байгаа ажил. Ер нь дэлхийн нийтээрээ сүүлийн үед нүүрснээс татгалзаад байх шиг байна л да. Тэгээд тэр тусмаа одоо салхины эрчим хүчийг ашиглах хэрэгтэй гэдэг. Сүүлийн 3 жилийн хугацаанд бол Төв аймгийн салхитын хөндөд бол нэг томоохон салхины одоо салхинаас эрчим хүч гаргах сэнснүүд гэх юм уу байршуулсан байх шүү. Тэр өөр нь амжилттай ажиллаж байгаа юу? Тий. За энэ 3 жилийн бас нэг онцлог төсөл бол энэ төсөл байгаа. Монгол улсын одоо сэргээгдэх эрчим хүчний одоо анхны хамгийн том их үүсвэр баригдаж ашиглалтанд орсон салхин парк 50 мегаваттын хүчин чадалтай. Энэ өөрөө бас том төсөл 130 гаруй сая долларын хөрөнгө оруулалттай олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө татсан олон улсын компани Монголын компаниуд хамтран хэрэгжүүлж байгаа юм төсөлдөө. Тэгээд энэ станц маань одоо амжилттай ажиллаж байгаа. Төвийн эрчим хүчний системд эрчим хүчээ нийлүүлж байна. Төлбөр тооцоо нь бол хэвийн хийгдэж байгаа. За яг 2013 14 оны бол ус тодорхой хэмжээний хүндрэлүүд байсан. Энэ бол гол нь төлбөр тооцоо өртөг зардалтай холбоотой юм хүндрэлүүдийг энэ жил одоо сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн эрчим хүчний хуулийн өөрчлөлтөөр бол бид нар ойлгож чадсан байгаа. Одоо бид одоо сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифтай болсон. Бусад улсуудын нэг ногоон тариф гэж ярьдаг. Ийм дэмжих тарифтай болсноор цахилгаан эрчим хүчийг хэрэгжилж байгаа айл болгон одоо та хоёрын гэр манай гэрч гэсэн одоо хэрэгжилж байгаа цахилгааныхаа үнэнд бол тодорхой хэмжээнд сэргээгдэх эрчим хүчнийг дэмжсэн тарифаар мөнгө төлж байгаа. Бидний одоо энэ өрөөнд дасж байгаа гэрлийн 4-5% нь эрчим хүчний 4-5% нь тэр станцаас ирж байгаа. Тийм учраас бид нар тэр 4-5% оногдох төлбөрөө бас энэ дэмжсэн юм тариф хуулиар бий болгоод үүнээс хойш бол энэ жил бол манай энэ салхины станцууд за цаашд баригдах нарны салхины усан станцууд бол санхүү эдийн засгийн хувьд бол хүндрэлгүй бэрхшээлгүй энэ таатай ажиллах бол нөхцөл боломж бол бүрдсэн. Бид бол сэргээгдэх эрчим хүч хэрэглээд эхэлсэн юм байна шүү дээ. Эхэлсэн байна. Тийм байна. Тийм дэмжих тарифыг бас хэрэглэгч их буруу ойлгоод байгаа юм л та. Яг ер нь ойлголтын бас зөрүү байгаад байгаа шиг байна. Дэмжих гэдэг үг ороод ирчлэр зэрэг сайн дурын үндсэн дээр төлөх ёстой төлбөр байтал компаничлах маягаар ингээд тогны мөнгөн дээрээс ийм нэмэлт одоо тарифаар мөнгө аваад байна гэсэн юм гомдол бас манай дээр ирж илээсэн л та. Тэгээд судлаад үзсэн сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиндаа салхин үүсгүүрээр одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчний үнийг 8 центээр үнэлсэн байна лээ. 8 цент гэдэг нь одоогийн аншаар бол 160 төгрөг байна. 8-9.5 цент. 160 орчим төгрөг болчиход байгаа юм л да 1 киловатт нь. Тэгтэл нүүрсээр үйлдвэрлэж байгаа эрчим хүч бол та түрүү хэлсэн 144 төгрөгөөр өртөх зардал нь бол хэмжигдэж байгаа. Гэхдээ борлуулалт нь арай бага байгаа. Ингээд энэ хоёр үйлдвэрлэлийн хооронд зөрүү гарчаад байгаа. Энэ зөрүүг нөхөхийн тулд дэмжих тариф гэдэг ойлголтыг хуулинд оруулаад ирчлээ гэсэн. Ийм нэг шүүмжлэл яваад байгаа юм л да. За хамгийн ингээнээр хэлэхэд одоо айл өрх болгон аж ахуй нэгж болгон хэрэгжилж байгаа эрчим хүчнийх нь цахилгаан эрчим хүчнийхэн 4-5% нь бол энэ салхин паркаас авж байгаа. Тийм ээ. Тийм учраас хуулиар бол салхин парк нарны эрчим хүч, усан эрчим хүчийг дэмжсэн манай харьцангуй өндөр тарифтай байдаг. Нар салхиных бол 160-аас 180 төгрөг. Тийм ээ. За нарны эрчим хүч бол 180-аас 200 төгрөгний одоо тарифтай. Усан станц бол бас харьцангуй энэ хоёрыг бол гайгүй. Гэхдээ бас 160 170 төгрөгийн ийм тарифтай хуулиар тогтооцсон тариф байгаа. За тэгээ бид нар энэ Монгол улс 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20%-ийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгоё. 2030 онд нийт эрчим хүчнийхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгохыг зорилго тавьсан. Тэгээд дэлхийн бүх улс орнд ялангуяа сэргээгдэх эрчим хүч амжилттай одоо хөгжсөн улс орнуудад ийм фидэн тариф, ногоон тариф, дэмжих тарифуудыг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл харьцангуй өндөр үнэтэй тэгээд байгаль орчинд одоо хор хөнөөл багтаа их усүр хэрэгжилж байгаагийн төлөө хуулиар тариф бий болдог. Энэ тарифыг л монголчууд өнгөрсөн оны энэ оны 8 дугаар сараас эхлээд аж ахуй нэгж иргэд бол төлж эхэлсэн. Энийг бол манай нийт хэрэглэгчид бол сайн хүлээж авсан. Улаанбаатар хотын хэмжээнд 300 гаруй мянган эрчим хүчний хэрэглэгч гэрээтэй байдаг. Гэрээт хэрэглэгч
ирсэн гомдол бол 4 өргөдөл байдаг. Тэгэхээр бол дэмжих тариф маш дийлэнх олох нь бол эрчим хүчний тариф, ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг бол их сайн ойлгож дэмжиж ингэж хүлээж авсанд бол би талархалтай байдаг. Сэргээгдэх эрчим хүчний талаар ярьж байхад бол ингэж гэл юм байлээ л. Анхны хөрөнгө оруулалт нь өндөр байдаг. Тэгээд ашиглалтын зардал нь бол одоо бага байдаг. Тэгэхээр нөгөө үйлдвэрлэж байгаа эрчим хүч нь бага гарч ирэх нэ гэсэн ойлголт байгаад байна л да. Гэтэл бид бол яг ногоон хөгжлийг дэмжиж байгаа гэдэг утгаараа хууль гаргаад хуулиар ингээд тарифын тогтоогод өгчихлээ гэж ойлгож болох уу? Тийм. Анхны хөрөнгө оруулалт их өндөр, хөрөнгө оруулалтаа нэх хугацаа харьцангуй их урт байдаг учраас альва улс орон ийм дэмжлэг тариф гаргаж байж ингэж бодлогоор энэ салбар хөгждөг юм байна. За ингэхгүйгээр бол хөгжих боломжгүй. Өөрөөр одоо энэ 50 мегаваттын станц дэмжих тариф байхгүй бол 2-3 жил ажиллаад энэ зогсохоос хойш аргагүй. Санхүүгийн хувьд бол алдагдaltaд орно. Тэгэхээр ийм бодлого явуулж ингэж улс орон бол бас байгаль орчноо хамгаалдаг юм байна. Ингэж ажиллаж байж энэ нүүрсний хэрэглээ бууруулт юм байна. Ингэж ажиллаж байж бас энэ дэлхийн тул арлын эсрэг хөв нэмрээ оруулт юм байна гэдэг энэ жишгээр л Монгол улс явж байгаа анхны алхмаа гэж ойлгож байна л да. Аймгийн төвийн хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбож эхэлсэн тухай мэдээлэл бий л дээ. Та энэ талаар нэг мэдээлэл өгөөч. Тий. За манай аймагуудын төвөөр бол одоо дандаа хувийн объектын халаалттай урын зоохууд тийм ээ ажиллаж байгаа. Нэг аймгийн төв дээр доод тал нь 10 хэд, дээд талын аймгийн төв дээр 80 хэдэн урын зоох ажиллаж байгаль орчинд одоо бохирдлыг үүсгэж байгаа. Үүнийг шийдэхин төлөө энэ салбарын хамт олон санаачлаг гаргаж ажиллаж байгаа. Өнгөрсөн 3 жилд Хөвсгөл, Увс, Ховд, Сүхбаатар аймагуд дээр төвлөрсөн дулааны станцтай болсон. За одоо цаана бид нар ахаад 10 аймгийн төв дээр ийм дулааны станц байгуулах төсөл хөтөлбөр боловсруулад гадаад улсын зээл хамруулах чиглэлээр бодлого гаргаад ажиллаж байгаа. Тухайлбал ямар 10 аймаг байгаа вэ? За энд одоо бидний сонгоцсон Өвөр хангай аймаг, Арвай хэр хот, Баян хонгор, Арвай хангай, Дундгой, Хинти гэдэг одоо ийм одоо говь сүмбэр баруун урт дээр бид нар бас өргөтгөл хийх ёстой. Ийм 10 төрлийн аймаг байгаа. За техник эдийн засгийн үндэслэл судалгаа хийгдсэн. Одоо хөрөнгө мөнгөний асуудал шийдвэл одоо эх 2 жил багтаад бид нар энэ 10 аймгийн төвлөрсөн дулаан танговчвал энэ бас аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах, аймгийн төвүүд маань энэ чинь одоо их барилгаж иж байна. Тус бүр дээр 1000 айлын орон сууц төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Хамгийн түрүүнд бол дулаан хэрэгтэй байгаа тийм ээ. Энэ бол их чухал зорилт болсон. Бид өргөжлүүлэн ажиллаж байна. Дулаан гиснээс сая шөнийн тарифт шилжээд шөнийн өдөр шөнийн тоолбортой гэр ороолын айл өрхүүдэд шөнийн хэрэглээнийх нь эрчим хүчний үнийг 50% хөнгөлөг шийдвэр засгийн газар гаргасан. За одоо ингээд эрчим хүчний нөгөө нэг цикл 2 дугаар цикл эхэлж байгаа лөө. Тэр циклээс ингээд дагаж мөрднө гэдэг Улаанбаатар цахилгаан төгсөлж бол бэлтгэл ажил хангаад явж байгаа юм байл. Гэтэл нөгөө талд нөгөө их хурлын нэг тогтоолын төсөл тогтоол байгаад байгаа шүү дээ. Эрчим хүчний үнийг шатраадагаар ингээд чөлөөлөё гэдэг. Гэтэл энэ талд нь үнэ чөлөөл гэдсэн байдаг. Нөгөө талд нь болохоор Улаанбаатар хотын утааг багасгахын тулд цахилгаанаар халдаг тэр дулааны шийдлийг дэмжихийн тулд шөнийн хэрэглээний эрчим хүчний үнийг ингээд 50% бууруулчихлаа. Тэр энэ хоёрын балансыг ер нь яаж барих вэ? Ер нь яг сая 12 сарын 1-ээс энэ тариф хэрэгжээд эхэлсэн. Засгийн газрын шийдвэр гарсан, эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр гараад одоо энэ өнгөрсөн 12 дугаар сарын 1-ээс эхлээд тоолуур одоо тооцоог нь бодно. Өөрөөр энэ сар он дуусаад шинэ оны одоо нэхэмжлэхтэр бол энэ 50% хөнгөлөлт гэр хорооллын айл өрхөл дээр бол очино. Гэр хорооллын айл өрхөл. Энэ бол Улаанбаатар хот гэлтгүү. Энэ бол төвийн бүсийг хамарч байгаа. Төвийн бүсд 18 аймаг байдаг. Энэний гэр хорооллууд одоо өвлийн цагт одоо утаа нүүрс төлж утаа гаргахыг л одоо бодлогоор бууруулах цахилгаанаар ажилладаг халаагуурыг аливаалах одоо шөнийн цагт шөнийн 9-оос өглөөний 6 хүртэл ашиглахыг л дэмжсэн юм тариф байгаа. Тэгээ ийм бодлогын арга хэмжээг одоо авлаа. За энэ бол ахаал нөгөө энэ салбар өөрөө санхүүгийн хувьд бас энэ жил алдагдaltaгүй ажиллах болсонтой холбогдуулж ийм арга хэмжээ авч чадаж байгаа. Хэрвээ бид алдагдaltaтай ажиллаж байсан бол ийм арга хэмжээ авч чадахгүй боломжгүй байсан. За эх жилээс ч одоо бид нар бас энэ арга хэмжээг бусад бүс нутаг бусад олон хэлбэрээр бол одоо хэрэгжүүлэх юм төлөвлөгөө бодол бол байна. Байгаль орчны үнэлгээ энэ бүх юм бол 100% бэлэн болсон.
бүгд найрамд хятад ард улсын засгийн газартай ярьж энэ станцад зориулж одоо зээл авахар болсон. Улсын их хурлаар дэмжигдсэн. Хятад улсын засгийн газар энийг бас их нааштай дэмжиж хүлээж авч байгаа. Тэгээ станцын одоо барихын тулд бас бид нар тэр станц баригдах газар руу засмал зам, цахилгаан дамжуулах шугам, мөн сэлэг мөрөндөө үрэх том гүүр өрөх хэвээр. Монголын хамгийн урт гүүр. Энэ ажлууд бол одоо ингээд сая энэ өвлөөс эхэлж байгаа. Хавар үргэлжлэн. Тэгээд эх ондоо багтааж бид нар бас зээлийн тусгаасан хэлцээрийг амжилттай дуусгаад энэ намар гэхэд эгийн голын улсын станцын ажлууд бол эхлэх байх. Энэ бол өөрөө бас 5-6 жилийн том бүтээн байгуулалтын ажил болно. Энэ станц баригдсанаар бол Монгол улсын одоо эрчим хүч өөрөө өөрийнхөө горим тохируулгыг хийж чаддаг болно. Хөрш орнуудаас авж байгаа одоо эрчим хүчний их усүрийг одоо давхар илүү найдвартай болгоно. За бид бол одоо энэ өдрийн цагийн шөнийн оргил ачааллын зөрүүгээ бид нар өөрсдөө их усүр байхгүй, горивын тохируулгын их усүр байхгүй учраас аргагүй одоо Оросын холбооны улсаас бол худалдаж авдаг. Олон жил ингэж явж ирлээ. Тэгээд энэ 2021 он Багнуурын станцын нэгийн голын станц ороод манай эрчим хүчний систем одоо цэвэр өөрөө өөрийгөө хамаарлаггүй ажиллах бол боломжгүй. Гэхдээ Оросын холбооны улстай эрчим хүчний салбарын шугам барьж байгуулсан он удаан жилийн хамтын ажиллагаа харилцан бас биеиндээ шаардлагатай үед эрчим хүч өгдөг авдаг энэ бол хэвээрээ үргэлжлэнэ. Ер нь бол хүмүүс эгийн голын цахилгаан станц гэж их олон жил ярьлаа. 12 оноос хойш ажил нь бол нэлээд эрчимдсэн. Тэгээд одоогоороо яагаад эхлэхгүй байна гэж бодоод иж магадгүй. Ер нь бол маш их ажил явагддаг юм лээ шүү дээ. Тэр одоо станц бий болох газар тийм ээ. Цахаасаа л одоо түүхийн дурсгалын судалгаанууд, археологи, антропологийн судалгаанууд явагдана тийм ээ. Юуны төрөнд төрөн хийсэн эрчим хүчний томоохон төслүүд бол судалгаа, зураг төсөл энэ шатанд бол нэг доодох нь 2-3 жилийн ажил бол болж байна л да. Үүнийг хийхэд бас хэмжээний хөрөнгө мөнгө бас шаардлагатай. Тэгээ миний ярьсан энэ бүтээн байгуулалтын энэ төсөл хөтөлбөрүүд бол ихэнх нь бол нөгөө Чингис Бондын хөрөнгө оруулалт болсон ачаар л одоо босч байгаа шүү дээ. Амгалангийн станц, Дээс 3-4-ийн өргөтгөл, эгийн голын станц, 5 толгой станцын бэлтгэл бүх ажлууд бол энэ Бондын хөрөнгө санхүүжилтээр явж байгаа. Тэгээ би чиг таас одоо энэ ажлууд бол үндсэндээ дуусгал болоод холбогдох газруудаараа батлуулаад одоо хөрөнгө босгох шатантаа ирсэн байна л гэж ойлгоо. 700 сая долларын өртөгтэй гэдэг байгаа. Энэ их тоолтой, их өндөр тоо яваад байгаа. Тэгээ энэ мөнгө цэвэр бүтээн байгуулалтанд зарцуулагдана гэсэн үг. Тэгээ энэ Францын одоо Tractable Engineering гэж дэлхийн одоо топ 10 инженерингийн компани нэг нь техник эдийн засгийн төсөл судалгаа хийсэн байдаг л да. Энэ судалгаагаар бол 800 гаруй сая долларын хөрөнгө оруулалт энэ төсөл шаардах юм байна гэсэн тооцоо гарсан. Үүний 100 орчим сая доллар нь бол тэр энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай урьдчилсан дэд үтсүүдэд шаардлагатай. Тэр зам, цахилгаан дамжуулах шугам, цахилгаан хуваарлах дамжуулах байгууламжууд тэр гүүрний ажил шаарддаг. 700 гаруй сая доллар нь бол яг усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд бол шаардагдана. Гэхдээ энэ дээр бол одоо нэлээ өрсөлдөөн одоо гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулах ажил бол явна. Тэрэн дээр бол үн өртгөөр нь бол бид нэлээд өрсөлдүүлнэ гэж ингэж тооцож байгаа. Ер нь таны хариуцж байгаа эрчим хүчний салбарт ер нь хичнээн хүн ажиллаж байна. Одоо технологи нэлээд сайн хөгжиж байна. Тэрийгээ дагаад бас боловсон хүчний чадвар. За энд одоо төр хувийн хэмжлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай байгууллагууд нийтдээ 12500 орчим хүн ажиллаж Монгол орныг бас гэрэлтэй дулаантай байх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа. Сүүлийн үед эрчим хүчний салбарын одоо боловсон хүчин Монгол улс дотоодоо их сайн бэлддэг боллоо. Сайхан манай эрчим хүчний сургуулийн Монгол улсын их сургуулийн эрчим хүчний сургуулийн бас томоо түүхэн ой боллоо. Тэр дээр би бас очиж өгсөн. Монгол улс эрчим хүчнийхээ гол мэргэжилтэнгүүдийг дотооддоо өөрсдөө бэлддэг болсон. Энэ бол их том амжилт байгаа. Тэр бэлдсэн хүмүүсээр эрчим хүчний салбар байнга сэлгэгдэж ингэж байна. За мөн бас их нарийн мэргэжлэр бол бид нар бас баруун нийгэм төрөгчлөлтөй орнуудад бас мэргэжилтэн системтэйгээр бэлдэж байгаа. За бид ярилцлагын нэвтрүүлгийн маань 4 дахь дугаар 2016 оны эхний дугаар өнөөдөр та бүхэнд хүрлээ. Бидний энэ удаагийн зочноор Улсын их хурлын гишүүн эрчим хүчний сайд зоригт оролцлоо. Надтай хамт Eagle телевизэн тавьж Баасан дам ажиллалаа. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа.